За бид нар заавал одоо дуртахгүй болохгүй дараагийн нэг одоо том судлаач бол Австралийн одоо нэртэй судлаач Джон Хатти байна. Тэгээ Джон Хаттигаа бол өнөөдөр Мельбурний их сургуулийн боловсролын судалгааны төвийн захирлаар ажиллаж байгаа. За ажлын гараагаа бол Шинэ Зеландаас эхэлсэн. Шинэ Зеландын Окландын их сургуульд ажиллаж байхдаа ер нь одоо энэ мэрэгсэн багш нар жирийн багш нараас, туршлагатай багш нараас ямар ялгаатай юм бэ гэдэг одоо тэр асуудлыг судлаад тэр ялгааг бол их олон зүйл дээр байд юм байна гэдгийг 500 мянган одоо юм судалгааны материал дээр синтез хийж байгаад гаргаж ирсэн байгаад байдаг. За тэгээд судлаач бол энэ их олон шинжээр ялгарч байна. Тэгтээ ер нь одоо ийм 16 шинжийг бол их нийтлэг байна гэж онцолж төвөрлж авсан. Тэгээд тэр 16 одоо шинж буюу атрибутуудыг бол 5 бүлэгт ангилаад ингээд ер нь нөгөө нэг энэ багш нарын хооронд ингээд ямар ялгаа байгаа талаар судалгааны баримт юу өгүүлж нотолж байна вэ гэдгийг бол тэр судалгааныхаа илтгэлд тусгаж олон улсын одоо Мельбурний их сургуулиас зохион байгуулсан багш нарын олон улсын хуралд илтгэл тавьсан байдаг. За тэр нь бол одоо ганцхан Австралиар тогтохгүй дэлхийн бүх улс оронд төвөнд дэлгэрч туршлагыг нь бол хүмүүс судалдаг. Тэгээд энэ судлаачийн дүгнсэн юм бол тэр мэрэгсэн багш нар чинь зүгээр жирийн багш нартай харьцуулахад ер нь тэр нэг хүүхдэд үзүүлж байгаа хүүхдэд очиж наалдж байгаа тэр үр шим нь одоо үр нөлөө нь их ялгаатай байдаг юм байна. Тэр бол одоо ерөөсөө бүр энэ 16 одоо энэ үндсэн шинж тэмдэг дээр статистик ач холбогдлын төвшөнд бол энэ дунд чутгын ялгаа гарсан байна гэдгийг тэр Кохенсти одоо коэффициентаар илэрхийлээд гаргаад ирсэн байна. За тэгээд одоо үр өгөөчтэй багшийн шинжийг судалж байгаа. Тэгээ энийг сонирхож байгаа улсууд бол энэ Джон Хаттигийн судалгааг зайлшгүй авч үздэг учраас бид нар одоо тэр 5 бүлэгт ангилсан 16 одоо шинжүүрийг бол энэ хичээл дээрээ авч үзэх гэж байна. За одоо бидний энэ дэлгэцэн дээр бол эхний 3 бүлгийг юу яасан байна? Харуулсан байна. За Джон Хатти бол ер нь энэ багшийн тэр багшлахуй суралцахуун талаарх мэдлэг их одоо гүн бат байх хэрэгтэй. Тэр багш нар бол энэ гүнзгий мэдлэгээрээ их ялгарч ирсэн шүү гэж онцолсон байгаад байдаг хамгийн ихэнд. За тэгвэл энэ нь бол нөгөө жирийн туршлагатай багш нарыг мэдлэггүй гэж хэлж байгаа хэрэг ерөөсөө биш. Тэд нар бол их өргөн хүрээний мэдлэгтэйгээр барахгүй тэд нар бол бас мундаг чадвартай багш нар байгаад байдаг. Зүгээр тэр мэдлэгийн хувьд ямар ялгаа байна гэхээр энэ үр өгөөжтэй багш нарын хувьд мэдлэг нь нэгдмэл мэдлэг байдаг. Ийм учраас тэр хүүхдийн судалж байгаа хичээл судалгааны агуулгыг өмнө үзсэн зүйлтэй өөр бусад одоо хичээлийн агуулгатай маш сайн ийм одоо юу хийж интеграц хийж чаддаг. За тийм болохоор хүүхдэд эргээд их үр өгөөжтэй байдг юм байна. Хүүхдийн суралцахуйд гэдгийг бол гаргасан. За өшөө онцолж харсан юм бол энэ багш нарын ер нь ийм асуудал шийдвэрлэх чадвар маш сайн. Энэ шийдвэр гаргах тэр чадварыг нь бол багшийн уян чанартай, багшийн мэдрэмжтэй холбож их тайлбарлсан байгаад байдаг. Тэгээд тэдний асуудлаа шийдвэрлэж байгаа ингээд үйл явцыг ажиглах тэр зэрэг зүгээр тийм богино хугацаанд бол нэг их шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гаргах гэж юу нэг яардаг юм байна. Асуудлын нөхцөл байдлыг ойлгоход бараг тэр шийдвэр гаргах одоо хугацааны 3/2-ыг зарцуулчихдаг гэх. Тэгэхээр энэ хүмүүс бол юмны нөхцөл байдлыг бол одоо маш сайн ойлгодог ийм улсууд байгаа. За тэр утгаар нь бол бас Джон Хатти энэ багш нарыг ер нь одоо контекст буюу тэр нөхцөл байдлаас их хамааралтай багш нар юмаа гэж
дүнсэн. Тэгээ тэр нөхцөл байдалд бол маш сайн одоо дүн шинжилгээ хийхээс гадна мэдрэмжтэй байгаа. Тэгээд судалгааны тайланд бол бичсэн байгаа. Энэ үр өгөөчтэй багш нар бол хизээч нэг юм ерөнхий одоо мэдээллээр дунджийг барьж ажлыг хийдэг. Ерөнхийд нь ханддаг. Яг тэр хичээл зааж байгаа ангийн суралцагчдын өвөрмөц онцлог, тэр нөхцөл байдал энэ юмыг бол маш их сонирхож одоо юу яадаг хүлээж авч ойлгодгоо гэд. За өшөө энэ хүмүүсийн хувьд бас нэг онцлог ялгаатай юм болвол тэр сурах үйл явцыг ер нь бүрэн хянж чаддаг. Тэ багшлах битгий хэл тэр суралцах үйл явцыг. За энэндээ яагаад ийм их сайн хяналт тавьж чаддгүй гэхээр гол ашиглаж байгаа хэрэгсэл нь сорилоос гадна одоо энэ эргэх холбоо байдаг. Тэ фидбек буюу эргэх холбоо. За энэ бүр ийм зөвлөгөө өгсөн тий одоо ийм санал зөвлөмжийн шинжтэй энэ одоо үйлийг бол маш сайн хийдгээ гэж тэмдэглэсэн байна. За тэгээд эрэхтэй зэрэг тэр суралцагчаасаа нөгөө ийм эргэх холбоо мэдээллийг их сайн авж байгаа учраас тэгээ юун дээр алдаад байна гэдэг талаар маш дэлгэрэнгүй мэдээлэлтэй. Нөгөө жирийн багш нар маань ч гэсэн сорил шалгалтыг авдаг. Тэгээд тэд нар бол нөгөө хүүхдийнхаа гаргасан алдааг илрүүлж тогтоогоод тэрийг залруулах үйлийг бол муугүй сайн хийгээд явцдаг. Энэ үр өгөөчтэй багш нарын хувьд бол тэр алдааг залруулж ажиллахаас гадна алдааны тухай маш дэлгэрэнгүй детальчилсан мэдээлэлтэй байдаг учраас алдаанаас урьдчилан сэргийлж чаддаг. Энэгээрээ бол одоо их гайхалтай онцлог ялгаатай байна гэж одоо Джон Хатын тэмдэглэсэн байгаа. За өшөө энэ багш нар маань илүү их тийм гарсан автоматчлагдсан үеийн төвшөнд тэр багшлах үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нөгөө жирийн багш нарт ч гэсэн автоматчлагдсан үйл бол байгаа. Шин буюу гарааны багштай харьцуулахад тэд нар бас л юм дадал болсон үйлдэлүүдийг хурдтай хийж байсан. Гэхдээ ялгаа нь юу гэхээр зүгээр л зуршлаараа маш хурдан ийм одоо гарсан үйлүүдийг хийж гүйцэтгэж байсан. Яг тэр сургах үйл ажиллагаанд бол их бүтээлчээр ашиглахгүй байсан байгаа. Энэ үр өгөөчтэй багш нар бол сургах одоо процесстэй үйл ажиллагаанд ашиглана. Өшөө одоо хамгийн айхтар Джон Хатын онцолж хэлээд байгаа юм бол тэр анги танхимд үүссэн суралцах процессд үүссэн одоо тэр яривхтэй нөхцөл байдлыг шинжилэхэд одоо их чадамгай ашиглаж байсан. Тэгээд их үр өгөөчтэй байсан гэдгийг бол онцолсон байдаг. За дараагийн одоо бүлэг бол ер нь тэр багшийн одоо багш бие хүний шинжүүдтэй их холбоотой, их эерэг сэтгэлтэй, эерэг хандлагатай, хүмүүнлэг ийм хүмүүс байна гэд суралцагчийг бол хувь хүнийх нь хувьд их хүндэтгэж авч үзэж байгаа. Тэгээд байнгын анхаарал халамж тавиад явчихж байгаа. Тэр байнгын ийм анхаарал халамж тавиад ийн гэдэг чинь сурах үйл ажиллагаанд ямар бэрхшээл, сорилт үүсээд ийн гэдэг талаар багш бол бүрэн мэдээлэлтэй болчихж байна гэсэн. Ингээд ирэхээр тэр цаг алдалгүй туслах одоо энэ үйл ажиллагааг бол амжилттай зохион байгуулж чаддаг. За энэ нь бол тэр одоо багшийн бас юм мэдрэмж их сайн байгаатай ер нь холбоотой байна шүү гэдгийг дүгнсэн байдаг. За өшөө энэ багш нар маань бол ер нь юм тасралтгүй суралцах, мэрэгчлэрээ суралцах юм ирмэлцэлтэй, хүсэл ирмэлцэлтэй хүмүүс байдаг. За энэ бол Джон Хатигийн одоо онцолсноор за өшөө бас иш татсан байгаа. Юун дээр гарын давлага дээр нь бол байгаа. Берлингер гээд судлаачийн одоо юун дээрээс судалгааны бүтээлээс бол Хати бас иш татаж бичсэн байгаа. Ер нь тэр хариуцлагын мэдрэмж их сайн юм байна. Хариуцлагын мэдрэмж сайн учраас би ингээм мэрэгчлэрээ суралцаж хөгжих ёстой гэсэн одоо тийм ирмэлцлэл энэ хүмүүст байгаа. Тэгээ одоо ч гэсэн ингээд та нар амьдрал дээрээс харах юм бол хамгийн хариуцлагатай багш нар хамгийн түрүүнд мэрэгжил дэвшлүүлэх сургалтанд өөр бусад янз бүрийн сургалт үйл ажиллагаанд бол аль хэдийн хамрагдчихсан явж идэг штеп.
За дараагийн нэг зүйл бол тэр суралцагчийн амжилттай суралцах үр дүнд бол их сайн нөлөө үзүүлж чаддаг те бүр эргээр нөлөөлж чаддаг. За энийг бол нөгөө value added гэдгийг бид нар юун дээр нь сурах материал дээр нь бол багшийн оруулах хувь нэмэр гэж ингэж орчуулж юу яасан байгаа хэрэгэлсэн байгаа. Багшийн зүгээс тэр сурагчийн амжилттай суралцахад оруулж байгаа хувь нэмэр буюу тэр эерэг нөлөөлөл энэ нэг бол хэмжиж гаргах боломжтой байна. Энэ их чухал шүү гэдгийг Жон Хавди онцлоод тэгээд ийм эргээр нөлөөлдөг юм а гэдгийг онцолсон. За тэгээд тэр нь бол зөвхөн л ингээд амжилт гаргаад сурлагын амжилт үзүүлээд зогсох биш, жоохон тийм сорилттой өндөр юм зорилтуудыг хүүхдүүдийнхаа өмнө тавьж өгдөг. Ялангуяа тэр оролцоог их тийм итвэхжүүлдэг. Тэгэхээр эдгээр бол зүгээр дэмжиж байдаг айгүй юм итвэхжүүлэгч багш нар байгаад байдаг. Ялангуяа тэр суралцах сурах процессоо үйл явцаа өөрөө удирдаад өөрөө зохицуулах тэр чадварыг хөгжүүлэхэд бол их чухал хувь нэмэр оруулдаг. Өөрийнхөө сурах үйл ажиллагаа тэр чадварт итгэл буюу энэ self efficacy гэдэг суралцах тэр үр дүнтэй байдлыг ахиулахад бас их нөлөөлж чаддаг. Тэд нар нэгэнт их тийм өндөр зорилт тавихад нь багш бол түлхэж зүүжүүд нөлөөлж байгаа учраас зүгээр нэг тийм өнгөцхөн суур төвшний биш бүр тэр гүн Блумийн таксономийн тэр нөгөө дээдрэн бие сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн ийм гүн суралцахыг их дэмжиж өгдөг багш нар байна гэж онцолсон байгаа те ялгаануудыг. За энэ ялгаатай шинж тэмдгүүдийг багшийн ийм ямар үндсэн шинжүүд дээр тулгуурлаад тодорхойлж вэ гэдэг ингээд бүгдээрээ энэ гол үндсэн шинжээ багцлаад эргээд харах юм бол энэ үр өгөөжтэй багш нар бол зүгээр суралцагчийг дэмжиж ажиллаад зогсохгүй зөвхөн дэмждэг багш нар бол биш. Тэгээ эднэр бол итвэхжүүлэгчд, маш сайн зөвлөгчд. Тэгээд тасалдгүй эрэл хайгуул хийдэг хүмүүс их тийм уян хатан шинж чанартай, мэдрэмж сайтай. Мэдрэмж төр бол ерөөсөө тэр нөхцөл байдлыг их сайн мэдэрнэ, хариуцлагын мэдрэмжтэй. Тэгээд ийм эерэг сэтгэл хандлагатай. Ямар ч байсан суралцагчийн тэр сурах үйл ажиллагаанд бол их тийм эерэг хувь нэмэр оруулж чаддаг нөлөө бүхий багш нар юм байна гэдгийг бол энэ Жон Хавдигийн судалгаанаас бид нар харж болохоор байна. За ингээд бид нар гол судлаачдынхаа бүтээлтэй танилцчихлаа. Энэ хичээл эхэлж байхад та өөрийнхөө нэг хувийн туршлага дээр тулгуурлаад амьдралдаа тохиолдсон Монгол сайн багш магадгүй тэр багш өргөөжтэй ч байж болно. Өргөөжтэй багшад байж болох ийм шинж тэмдгүүдийг чагсааж гаргасан байгаа. За тэр шинж тэмдгүүдээ саяын энэ судлаачдын тодорхойлсон шинжүүдтэй харьцуулаад давхардаж байгаа зүйлийг нийтлэг шинжүүд гэсэн хэсэгт ялгаж бичээд ялгаатай талыг энэ захын хоёр бөмбөлөгт ялгах энэ Venn диаграм дээр ажиллана. За энийг хичээлийнхаа бус цагаар цаг зав гаргаж агаад хийх нь энийгээ бид нар бүгдээрээ бас ийм бүлгийн ажил дээр дараа эргэж ярилцах ёстой байгаа. За ингээд хичээлийн төгсгөлд энэ өргөөжтэй багшийн талаар судалсан судлаачдын үзэл бодлыг ашиглаад тэр багш нарт байгаа шинжүүдээр өөрийгөө нэг тольдож энэ 5 асуултаар бас нэг үнэлээд шинжих ийм тасгал ажлыг хийж гүйцэтгэх гэнэ. За тэгээ энэ бол таны ямар нэгэн байдлаар үнэлэх энэ дүн баал юмд бол ерөөсөн хамаарал байхгүй өөрийгөө цэвэр шинжих ийм
чөлөөт дасгал байгаа. За тэгэхээр зэрэг энэ шинж одоо асуултанд та үнэхээр тийм ээ гэд бүрэн гүйцэд хариулж ивэл тийм гэсэн тэмдэглээг зарим нь хийж чадаад зарим зүйлийг бас чадахгүй байж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр зарим талаар гэдэг одоо нэмэх хасах тэмдэглэгийг сонгох нь. За нэрээ энэ хэрэгтэй юм байна. Одоохондоо би хараахан хийж чадахгүй байна гэж үзвэл хараахан үгүй гэсэн тэмдэглэгийг бол хийгээд өөрийгөө бас яах нь бодтой шинжлэх нь байна. За тэгээд даалгавар болгоод унших материал нэгийг бол маш сайн судлах ёстой. За саяын судлаачдын бүтээлээс бол их дэлгэрэнгүй тайлбарлаад ялангуяа Джон Хаттигийн одоо бүтээлийн агуулгыг бол хүснэгтэр гаргаж ирж танилцуулсан байгаа. Тэгээд тэр бүхэнтэйгээ их сайн гүнзгий танилцаарай. Саяын хийсэн одоо үнэлгээ ажлынхаа үр дүнг бол бүгдээрээ бүлгийн хэлэлцүүлэг дээрээ бас ашиглаж ярилцсан. Тэгээ бүлгийн хэлэлцүүлгийг одоо манай багийн гишүүн Даурен Бек багш бол бас удирдах явуулнаа. За ингээд хийгцэндээ анхааралтай сонсож оролцсонд их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.